2008 он Герман болон Америкийн нэгдсэн улсын шүүгүүдэд маш хачирхалтай гомдлууд ирж эхлэв. Юуны тухай гомдлууд вэ гэвэл хиймлэр бүтээх гэж буй энэ хар нүхнүүд хэрвээ хяналтаас гарвал дэлхийг маань хэдхэн цагийн дотор устгаж мэднэ. Энэ туршилтыг нэн даруй зогсоох хэрэгтэй гэж байв. Гомдол гаргагч тал нь харин тэр жил үйл ажиллагаагаа эхлүүлсэн Швейцарын Женев хотод байрладаг Европын цөмийн судалгааны төв буюу СОРН дэх авраг гадруу мөргөлдүүлэгчд ажиллаж байсан эрдэмтэд байлаа. Тухайн үед дэлхийн нийтээр энэ магадлалыг ярьж айдас хүдэст автаж байв. Хүн төрөлхтний бүтээсэн хиймэл хар нүх хүн төрөлхтнийг өөрийг нь газрын хөрснөөс арчхыг бойл бүр газрын хөрсдөө юутай хийтэн бүхлээр нь залгиж байна гэж зөвлөдөө аимшигтай биш гэж юу? Шинжлэх ухааны уран зөгнөл дээр хүртэл ховор тохиолдох түүх. Мэдээж чон бороноор гихчээр хувилдааны онолчдын хувьд энэ бол маш таатай зоог болсон бөгөөд өнөөдөр 5G болон ковидын вакцины тухай хэрхэн үлээцгээж байна тэр үед ч гэсэн энэ сэдвээр шуургад игдээсгэж байлаа. Тэгвэл бодит байдал яг юу юм бэ? Авраг хаадруу мөргөлдүүлэгчид хар нүх үүсгэхийг туршиж байгаа юу? Туршиж байгаа. Боломжтой юм уу? Боломжтой. Хэрвээ хиймлэр хар нүх үүсгэж чадвал дэлхийг үнэхээр устгана гэж юу? Мэдээж. Гэхдээ байдал яг ч тийм биш. Яг яадаггүй гэдгийг нь ярихаас өмнө эхлээд сүүлийн бичлэгтэр хаана үлдсэн тэндээсээ үргэлжлүүлцгээе. Ямар ч байсан хар нүх хэмээх тогтоц үнэхээр оршин байдаг эсхийг математикаар тооцоолох гэж бөө юм болсон гэдгийг дараа нь бас хүлээн зөвшөөрөхийн тулд шинжлэх ухааны ертөнцийг ятгахын тулд 40 жил маргасан гэдгийг бид мэднэ. Гэтэл өнөөдөр хар нүх биднийг устгавал яана гэд шүүхэд гомдол гаргах хэмжээнд бид ирсэн байна. Тэгвэл энэ түвшинд бид хэрхэн хүрсэн бэ? Биднийг энэ хүртэл авчирсан энэ удаагийн нууцлаг баатар маань Алст орн дэх Япон физикч Минору Ода. 1960 онд MIT-д ажиллаж байсан залуу физикч Минору Ода MIT дэх судалгааныхаа багтайгаа хамтран тухайн цаг үеийн хамгийн шилдэг дүрс бичлэгийн төхөөрөмж бүхий пуужинг сансар руу хөөргсөн байдаг. Энэ пуужин суурилагдсан камерыг ашиглаад сансрын уудмаас ирэх X туяа болон гамма туяануудыг судлав. Үүнийг заавал пуужингаар хийх ёстой байсан шалтгаан нь дэлхийн агаар мандал болон соронзон мандал сансрын гүнээс ирэх X болон гамма туяануудыг сарниулаад байсан юм. Тэгэд энэ төслийн хүрээнд сансрын гүнээс ирж буй X болон гамма туяануудыг нарны туяатай төстэй байх болов уу гэж хүлээж байсан судалгааны багийнхан авсан үр дүнгээ хараад гайхаж оцорсон байдаг. Учир нь зарим туяанууд юр бусын гимээр хүчтэй бас нейтрал ихтэй байлаа. Харамсалтай нь тэдний хэрэгэлсэн төхөөрөмж энэ туяануудыг яг хаанаас ирж байгааг нь тодорхой харуулж чадахгүй байв. Гагцхүү нилээн өргөн бүсийг хамарсан зүгтэл хязгаарлаж дөнгөж байв. Энэ бүсэд харин Сигнус бүлэг одод байрлаж байлаа. Нөгөө нэрээрээ Фунгийн одны орд. Харин яг аль одноос ирж байгаа нь мэдэгдэхгүй байв. Минору Ода үүргээ дуусгаад эх орондоо буцсныхаа дараа энэ асуудлыг шийдэхийн тулд өөрийн чадаад ажиллаж эхлэв. Цацрагийн коллиматор хэмээх энэхүү төхөөрөмжийг ашиглаад ирж буй цацрах туяаны байдлыг илүү нэрвчлэн тодорхойлох боломжтой байлаа. Гэхдээ нэг асуудал байв. Маш том асуудал. 1960-ад онд Япон улсад энэ төхөөрөмжийг сансарлуу хөөргөх чадaltaй пуужин байхгүй байв. Минору Ода харин за боли бүтэхгүй байна гэд орхихийн оронд бүтээхийн тулд гард орох бүх бололцоог туршиж үзсэн байна. Тэгэд цагуурийн судалгаанд түлхүү ашигладаг хийм бөмбөлгөнд төхөөрөмжөөр суйрлуулад 30 км-ийн мөргөлөө буюу сансрын хязгаар руу хөөргсөн байдаг. Нэг биш нэлээд хэд удаа. Дараа нь уул талд далай тэнгисийн хааны газарт шүхрээр буусан төхөөрөмжийг яаж игээд олж авчираад хэрэгтэй мэдээлэлээ цуглуулсаар байлаа. 4 жилийн турш энэ судалгаагаа үргэлжлүүлсэн байдаг. Эцэст нь цуглуулсан үр дүнгээ нэгтгэн дүгнэлт хийхэд өмнө нь илрүүлж байсан X туяаны их сурвалж бүхий бүсийн илүү нэрвжсэн байдлыг тогтоосон байна. Гэтэл нэг хачирхалтай зүйл анзаарагдав. Энэ их сурвалжийг ялгаруулж буй бүсэд ийм хүчтэй X туяа засруулж чадах ямар нэгэн тогтоц эсвэл од харагдахгүй байв. Ийхүү эцэст нь түүний энэ их судалгаа болон хичээл зүтгэл Америкт үнэлэгдэж 1970 онд Uhuru гэдэг нэртэй дэлхийн хамгийн анхны X туяа илрүүлэгч хиймэл дагуулыг сансарт өргөсөн байна. Мэдээж Минору Ода энэ төслийн багт үүрэг авсан. Тэгэд энэ Uhuru хэмээх хиймэл дагуул Сигнус бүлэг одоос ирэх X туяаны их сурвалжийн байдлыг бүр ч илүү нэрвчлэн тогтоож 1971 онд эцэст нь энэ туяанууд яг хаанаас ирж байгаа нь тодорхой болов. Минору Одагийн эхлүүлсэн ажил 7 жилийн эцэст үр дүнгээ буюу жимсээ бидэнд өглөө. Энэ туяаны ирж буй бүсэд манай нарнаас 30 дахин их маастай аврах цэнхэр од байрлаж байлаа. Гэхдээ энэ одыг илүү нэрвчлэн судлаад үзэнгүүт маш хачирхалтай зүйлийг олж нээв. Энэ од өөр нэг зүйлийн тойрог замд хөдлөж байв. Өөр нэг зүйлийг 5.6 өдрийн хугацаатай тойрон эргэж байлаа. Тэгэхээр ийм аврах том одыг
ийм богинохон хугацаанд тойрог замдаа хөдөлгөж чадах өөр нэг аврах тогтоц тэр хавьд байх учиртай. Энэ тогтцын массыг онлын хувьд тооцоолж үзэнгүүт нарнаас мань хамгийн багадаа 10 дахин том байх ёстой байлаа. Харин хачирхалтай зүйл юу вэ гэвэл аврах цэнхэр одыг тойрог замдаа шарик шиг эргүүлж буй энэ тогтоц тэнд байхгүй байв. Харагдахгүй байв. Яаж тэр вэ? Харагдахгүй зүйлийг тойрон эргэх авраг од. Тэгэхээр энэ бол хар нүхнээс өөр зүйл биш байлаа. Хүн төрөлхтний түүхэн дэх ажиглалтаар илэрсэн анхны хар нүх бидний өмнө байлаа. Нэр нь Cygnus X1. Minoru Odoгийн олон жилийн турш маш хязгаарлагдмал боломжийн хүрээнд шантралгүй үргэлжлүүлсээр байсан судалгааны ажлын үр дүнд шинжлэх ухааны хамгийн том маргаанлын нэг нь ийхүү өндөрлсөн байлаа. Үүгээр зогсохгүй Япон улс 1970-ад оноос сансар судлалын салбартаа илүү анхаарал хандуулж эхэлсэн ба тоогүй олон пуужинг хөргөж X туянуудыг ертөнцийн гүнийг судлах ажилд шамдан оролцсон байдаг. Харин энэ судалгаанууд нь энэ улсыг бүхэл улсаараа төвшин ярихад нөлөөлөх шалтгаан болсон гэхэд хэлцдэхгүй. Ганцхан хүний хичээл зүтгэлээр шүү. Minoru Odoгийн намтарт хувь хүн болон нийгмээр авч хэрэгжүүлж болох маш олон сургамж бий. Тэгэхээр эцэст нь бидний гарт нотлохоо байна. Анхны хар нүхийг олжглоо. Төдөлгүй 10, 20, 100-аар нь илгээсэн сансрын хөлөг болгоноороо харсан газар болгоноосоо бид хар нүхийг илрүүлсээр байв. Энэ тогтоц ертөнцид тэрбумаараа байв. Анхны хар нүх шиг жижигэнч байв, аврах том, төсөөлөгд бэр хэмжээтэйч байв. Нарнаас мань хэдэн сая дахин том супермасстай, тэрбум дахин том хайпермасстай хар нүхнүүд хаасайгүй байв. Мэдээж тэднийг цасруулж буй X туяаг нь судлаж илрүүлсэн. Нүдэрээ бид хар нүхийг харж байгаагүй. Ер нь бол таны харж байсан хар нүхний зургууд бүгдээрээ симуляц буюу хиймлэр загварчилсан хувилбар нь байсан юм. Харин саяхан буюу 2019 онд Event Horizon Telescope гэдэг нэртэй дэлхийг бүхэлд нь аврах том телескоп болгон хувиргасан нэгэн төслийн хүрээнд Messier 87 хэмээх галактикийн төвд байрлах нарнаас мань 6.5 тэрбум дахин их масстай хар нүхний зургийг авч чадсан байдаг. Хар нүх гэрэл ойлгодоггүй тул бид харж чадахгүй. Тийм болохоор үзэгдлийн хаяаг нь хасанд буулгаж чадсан гэвэл илүү зохих байх. Тэгвэл энэ бүх судалгаануудын үр дүнд бидний мэдэж авсан хамгийн тодорхой мэдээлэл юу байсныг та мэдэх үү? ертөнцид хаашаа шарсан бай? Альч галактик руу буюу оддын ай руу хараагаад жилээсэн бай. Спираль, мушка, эллиптик, том жижиг ямар ч галактикийн төвд заавал нэг хар нүх байдаг. Галактик бүхний зүрхэнд хар нүх байдаг. Ихэвчлэн супермасстай хар нүх. Өөрөөр хэлбэл галактикийг үүсгэж байгаа зүйл бол хар нүх юм. Бүх зүйлийг тогтоон барьж буй, авцалдуулж буй, ертөнцийн дээрх хамгийн галзуу, юр бусын, хаостыг ойлгогдшгүй энэ тогтцууд яг юу юм бэ? Юунаас бүрддэг юм бэ? Дотор нь юу байгаа вэ? Хэрэв хар нүхэнд ойртвол юу болох вэ? Ямар ч байсан хар нүх бол мөксөн од гэдгийг бид мэдэж авсан. Альваа од хар нүх болохын тулд ямархуу шаардлагыг хангах ёстой. Ямар үе шатуудаар дамждаг гэдгийг бас өмнөх бичлэгүүдээр ярьсан. Нейтрон одноос хар нүх болон хувирах тэр завсрын үед үүсэх боломжтой кварк од эсвэл перион од гэх мэтийн ажиглалтаар нотлогдоогүй онлын тогтцууд бас байдаг. Эсвэл та өөрөө судлаж болно. Харин хар нүх бол од биш. Учир нь тэд энерги үйлдвэрлэдэггүй. Гэрэл ялгаруулахгүй, бас цацруулахгүй. Түүн дээр ойсон гэрлийн фотон түүний итгэмээргүй их татах хүчнээс мултарч чадахгүй. Тийм учраас бид түүнийг хар гэж нэрлсэн байх юм. Асар их массыг маш жижигхэн орон зайд багтаасан болохоор огторхой хугацааг хязгаарт нь хүртэл хонхойлгодог учраас бид түүнийг нүхтэй зөвлөсөн байх юм. Үнэн дээр хар нүх бөмбөрцөг хэлбэртэй. Тэгвэл хар нүхэнд ойртвол юу болох вэ? Маш өндөр магадлалаар та үхэх болно. За, таныг үхүүлээд яагав? Би өөрөө үхье. Би яг л галзуурсан мэт сансрын хөлгөнд суугаад хар нүхийг чиглээд явлаа гэж бодъё. Энэ магадгүй ертөнцийн дээрх хамгийн хачирхалтай аялал болох байх. Учир нь би ертөнцийн дээрх хамгийн нууцлаг тогтцыг чиглээд явж байна. Тэгэхээр эхний ээлжинд намайг хар нүх рүү ойртох тусам цаг хугацаа удаашрах болно. Гэхдээ харьцангуй байдлаар. Үүнийг тайлбарлахын тулд бидний хуучин анд болох Альберт Эйнштейний харьцангуй ерөнхий онол бидэнд туслана. Цаг хугацааны харьцангуй байдал гэдэг нь хар нүх мэтийн асар өндөр масстай биет рүү ойртож байгаа миний хувьд өнгөрөх 5 минут дэлхий дээрээс намайг ажиллаж байгаа таны хувьд өнгөрөх 50 минуттай тэнцэж болно гэсэн үг. Мэдээж энэ харьцангуй байдалд хар нүхний масс нь шууд нөлөөлнө. Харин бие лав ямар ч өөрчлөлтийг мэдрэхгүй. Гэхдээ тодорхой зайд ойртох хүртлээ. Үзэгдлийн хаяанд ойртох үед хар нүхний татах хүч итгэмээргүй хэмжээнд нэмэгдэж эхлэнэ. Энэ таталцлын өөрчлөлтийн нөлөө маш огцом учраас надад яг л зүүнний сүвээр багтаж орох гэж байгаа мэт санагдаж эхлэнэ. Учир нь хар нүх өөрөө маш бага эзлэх үнэтэй. Тийм болохоор 1 см хүртэл
маш их орон зайг илэрхийлэх учраас тухайн зайнаас нь хамаарат татах хүчний нөлөө тэр чинээгээрээ ялгаатай байна гэсэн үг. Таны биеийн аль хэсэг хар нүхтэй илүү ойрхон байна, тэр хэсэг яг л гомь мэд сунжралдан сорогдож эхэлнэ. Үзэгдлийн хаяаг асар хурдтай тойрон эргэж буй бөмбөсүүдээс үүссэн там шиг халуун дискнээс ялгарах цацрагалт таныг хормын дотор үнс болгоно. Эхлээд эд эсээрээ салж, удалгүй молекулуудаараа явандаа атом болон игэл бөмбөсийн түвшинд хүртэл задарч эцэст нь дан энерги болон овирно. Аимшигтэй төгсгөл биш гэж үү? Гэхдээ санаа зовлтгүй. Энэ үйл явц гэрлийн хурд мэд хурдан болж өнгөрөх болохоор та өвдөлт мэдэрч амжихгүй. Харин хар нүхийг чиглээд явж байгаа надаас илүү намайг алсаас ажиглаж байгаа та бүр илүү хачирхалтай зүйлсийн гэрч болно. Хар нүхний үзэгдлийн хаяанд ойртож буй сансрын хөлөг маань ойртох тусмаа илүү их хурдсаар гэрлийн хурдыг дагаад алга болохыг та хүлээж байвал үгүй. Эсвэргээрээ үзэгдлийн хаяанд ойртох тусам сансрын хөлөг маань удаашрсаар байх бөгөөд үзэгдлийн хаяанд тулаад ирэнгүүтээ зогсчихно. Тийм ээ, зогсчихно. Дотгошоо оролгүй тэндээ гацчихна гэсэн үг. Харьцангуй онлын хязгаарны, таталцлын, бүхий л физикийн хуулиудын, ертөнцийн хязгаар нь, үзэгдлийн хаяа, цаг хугацаа зогсдог газар. Гэхдээ эндээс жинхэнэ асуудал эхлэж байгаа юм. Таны хувьд зогссон мэт харагдагч миний хувьд бол байдал өөр. Надад яг юу болох талаар надаас өөр хинч мэдэхгүй. Магадгүй би эсэм мэд хар нүхний төв рүү буюу сингуляритед нь хүрсэн ч байж магадгүй. Би ч яг жинхнээсээ хар нүх рүү орж үзээгүй учраас ер нь бол хинч мэдэхгүй гэсэн үг. Гэхдээ таамаг бий. Нэг хүний таамаг. Стефен Хокинг. Энэ эрхэм өөрийн гэсэн тусдаа бичлэгийг хүртэх хэрэгтэй учраас түүний тухай дараагийн бичлэг дээр ярив. Харин энэ бичлэгээ дуусгахаас өмнө бичлэгийн эхэнд ярьсан нөгөө аимшиг зөвнөлийн талаар буцаад урдъя. Сойрны лабораторид асар жижиг хэмжээний хар нүхнүүдийг үүсгэхийг туршиж байгаа. Хар нүхний тухай илүү сайн мэдээлэл цуглуулахын тулд хар нүхийг бүрдүүлж буй бөөмүүдэд яг юу тохиолдож байгааг ойлгохын тулд хар нүх рүү унсан матер хэрвээ нэг тийшээ явж байгаа бол яг хаашаа явж байгааг нь мэдэж авахын тулд аль хэмжээс рүү хэдийдэх хэмжээс рүү шилжиж байгааг нь харахын тулд энэ хар нүхнүүдийг үүсгэх хэрэгтэй байгаа юм. Энэ төсөл одоогоор тийм ч урагштай биш байгаач энэ бяцхан хар нүхнүүдээс квант хар нүхнүүд гэж нэрлэгдэх энэ тогтцуудаас айх шаардлага огтоосоо байхгүй. Учир нь тэд маш жижиг хэмжээтэй бөгөөд тэр дороо ууршаад алга болчихдог. Хокинг цацрагалтаар хар нүхнүүд ч гэсэн энтропиогоос зугтаж чадахгүй. Энэ нь харин эдгээр хар нүхүүдийг судлахад асуудал үүсгэж байгаа юм. Үүний зэрэгцээ дэлхийн агаар мандлыг, соронзон мандлыг сансраас ирэх тоогүй олон гамма болон X туянууд зогсоо зайгүй бөмбөгдөж байдаг. Асар өндөр энергитэй энэ туянууд сансрын зааган дээрх бусад атом бөмбөсүүдтэй харилцан үйлчлэлд орох үед энэ бяцхан квант хар нүхнүүд мянгаараа үсээд тэр дороо буцаад устж байдаг. Тэгвэл бид өнөөдрийн хүртэл 9 минут байсаар байгааг бодоход энэ квант хар нүхнүүдээс айх санаа зовох шаардлага байхгүй гэсэн үг. Санаа зовох шаардлагатай өшөө зөндөө болон асуудал байхад энэ хажууд нь юу ч юм бэ те? Товчхондоо бол хар нүхнүүд Хаосын голомт гэгддэг байсан энэ тогтцууд үнэн дээр галактикуудыг, оддыг, нарны аймгийг тогтоон барьдаг хүч юм байна. ертөнцийн нууцлаг хаалганы түлхүүр. Энэ хаалганы цаана яг юу байгааг бид мэдэхгүй ч наан нь болж өнгөрч буй бүх зүйл талархах хэрэгтэй. Гэхдээ магадгүй хар нүхнүүд шал өөр ертөнц рүү нээгдэх хаалга байж болох юм. Зэрэгэлдээ болон олонлог ертөнцүүд, өтний нүх, цагаан нүх болон бус сэдвүүдийг хамтдаа танин мэдхийн тулд хамт байгаарай.